Performance арт нь 1970-ад оноос өргөн хэрэглэгдэх болсон ч дүр сурталчилгын тоглолтын түүх нь 1910-ад оны футурист бүтээлүүд болон дада гаврнуудаас улбаатай байдаг. Performance арт гэдэг нь хөдөлгөөнт үзүүлбэр гэх үгнээс гаралтай монгол хэл нь үйлдэлийн урлаг гэж уулгадаг. Дүр сурталчилгын тогтсон шиг хандлаас ялгаатай уран бүтээлч өөрийн биеийг хэрэгсэл болгон ашиглаж санаа, мэдрэмжээ илэрхийлдэг. Харин бусад үзүүлбэрийн урлагтай төстэй тал нь тухайн цаг мөч, орон зайд бүтээгдэд дуустдаг амьд урлаг юм. Ерөнхийдөө яг одоо, яг энд уран бүтээлчийн бие гэсэн гурван хүчин зүйлээр бүтээгддэг контемпорари урлагийн нэгэн төрөл гэж ойлгож байна. Performance артын нэгэн онцлог нь инсталляцийн адил хоромхон зургийн урлагийг үзүүлбэр бөгөөд видео юм уу гэрэл зурган дээр л үлдэх боломжтой. 1950-ад оны сүүлээс эхлэлтэй гэж үздэг ба энэ үедээ нийгэм, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхэд урлагийг ашиглах концептуалистуудын туршилт маягаар эхэлж байсан. Үүссэн урдч нөхцөл байдлын хувьд 20-р зууны урлагт хувьсэл авчирсан дада футуризм урсгалуудтай холбогдно. Тухайн үед сэргэн мантлын үеийн сонгодог урлагийг биширж гэрэл стандартад баригдаж байсныг эсэргүүцэж анти-арт буюу урлагийг эсэргүүцэж гэгдэх хөдөлгөөнч уран бүтээлчүүдийн дунд өрнөж байсан сэтгэлгээний чөлөөт байдал өөрөө цэмэг маягаар илэрхийлэгддэг орчин үеийн урлагийн үндсэн суурь тавьсан гал зүү гэмээр алхам байсан юм а. Тухайн энэ үед ready-made буюу бэлэн мэд зүйлийг ашиглаж шинэ утга санааг илэрхийлэх happening буюу одоо өрнөж буй гэсэн утгатай өөрчлөлт төсөөлөх боломжгүй орчин санамсаргүй мэд үзүүлбэр үзүүлэх зэрэг туршилтууд нь үйлдэлийн урлагийн анх багш юм. Ингээд 1960-ад оны сүүлд ихэд бит бүтээлийн үйл ойшоодог уран бүтээлчид үйлдэлийн урлагийг мэрэгжлийн төвшөнд тунхаглаж орон зайгаа бат эзэлсэн. Happening-ийн эзэг Алан Капров сүү тэмэх камерт зориулсан үзүүлбэртээ гарандаа буудуулдаг Крис Ворден, Вито Асансигийн Сэд Бэд, Яконогийн тайзан дээр гоёмсог дайшинчтай сууж түүнээсээ үзэгчдээр хэсэг хэсгээр хажлуулан нүцгэн үлддэг Catface, Марина Абрамовичийн мазохист садист хэмээн олон жишгээр дурдж болно. Гол уран бүтээлчдээс дурдвал Марина Абрамович болон Улай. Марина Абрамович нь серб гаралтай Америкийн зураач. 1946 оны 11-р сарын 30-нд Югославийн Белград хотод төрсөн performance art, feminist art, body art чиглэлээр уран бүтээл төрөвдөг. Улай нь Германы зураач 1943 оны 11-р сарын 30-нд Германы Соленгэд төрсөн. Performance art, орчин үеийн гэрэл зураг, body art, collage, conceptual art, identity art, identity politic төрлөөр уран бүтээл төрөвдөг. Тэрээр 2020 оны 3-р сарын 2-нд Словани Ljubljанад нас орсон. Бид 1976 онд Амстердамд танилцж тэр цагаас хойш 12 жилийн турш хамтдаа амьдрэх performance буюу үйлдэлийн урлагаа хамтран төрөж дэлхийн дүрслэх урлагийн салбарт цоо шин тесрэлтүүдийг авчирсан хамгийн нэртэй уран бүтээлүүдээс дөрөвдөл Вито Мару 1973 он, Вито 0 1974 он, Light and Dark 1974 он, Breathing in Breathing Out 1978 он, Rest Energy 1980 он, Infant Rebellia 1977 он, Relation in Time 1977 он, 1978 он, 1988 онд Хятадын цагаан армийн 2 үзүүрээс 6000 гаруй километрийн газрыг явган туулж тэг дунд нь уулсан бие биетэй баяртай гэж хэлснээр харьцаагаа дуусгаруулж байсан түүхтэй. Тэр нь Улай, Марина Абрамович нарын хамтарсан хамгийн сүүлийн үйлдэлийн урлаг байсан юм а. Жозеф Бисн Германы уран баримлч
Тэрээр 1921 оны 5 дугаар сарын 12-нд Германы Крефельд төрсэн бөгөөд 1986 оны 1 дугаар сарын 23-нд Германы Дюссельдорфд нас орсон. Концептуал арт, флюкс, перформанс артаар уран бүтээлээ төрүүлдэг байсан. Бүтээлүүдээс дөрвөл Woman Animal School 1956-аас 1957 оны хооронд төрөвсөн. Fate Chair 1964-өөс 1985 онд төрөвсөн. How to Explain Pictures to a Daycare 1965 онд төрөвсөн. Homogeneous Infiltration for Grand Piano 1966 онд төрөвсөн. Depek 1969 онд төрөвсөн. City Forestry Institute for City Administration 1982-оос 1987 онд төрөвсөн. Yoko Ono 1933 оны 2 дугаар сарын 18-нд Токио хотод төрсэн үйлдвэрийн урлаг концептуал арт төрлөөр уран бүтээл төрүүлдэг. Үйлдвэрийн урлагийн гол төлөөлөгчдийн нэгдсэн ясаар тооцдог Yoko Ono нь хүн төрөлхтний эд зүйл хэрэгтэй хэмжээнээс хэдийнэ давсан энд нөхцөл дурлагт нэмж бийт зүйл бүтээх хэрэггүй гэсэн үйлдэлийг урлагийн концепцийг маш тодорхой илэрхийлсэн. Тэрээр үнэхээр урлаг гэдэг нь илэрхийлэх арга юм бол заавал зурж, барьж, өөр бийт зүйл рүү үүсгэх шаардлага бий гэж үү? Үг яриа, үйл хөдлөл, бүгд өөрийн илэрхийлэмжтэй үгээр урлаг бүтээж болохгүй гэж үү хэмээсэн байдаг. Төлөвдөөс дөрөвдөл. Painting to Hammer Nail 1961 он. Backpace 1964 он. Cut Piece 1964 он. Driftwood 1964 он. Played by Trust Daka Whites She Said 1966 он. Selling Painting Yes Painting 1966 он. Wish Tree 1996 он. Voice Piece of Soprano 1961 он. Мөн 2010 онд дахин тавьсан байдаг.